За сонирхсан хүмүүстээ бүгдээр үндэсний бичгийн хичээлийг оръё. За бидний өнөөдрийн үндэсний бичгийн маань хичээлийн сэдэв урт гişгийг бичигт тэмдэглэх тухай. За бид үндэсний бичгийнхаа номын талаас уншдаг. Зөврөгүүдээс дараа энэ удаагийнхаа уншия. За хараарай. За багштайгаа хамт уншия. Бүтээй гэвэл бэрхээс бүү ай. Хий гэвэл хэлхээс бүү ай гэсэн зөврөг маань байна. За эртний монгол хэлэнд маань урт гişг гэж байсангүй. За гэвч монгол хэлний хөгжлийн явцад урт гişг тэмдэглэгдэх ёснд гişг гийгүүлэгч нь сугараад тэр урт гişг маань үүсч бий болжээ. За тэгвэл үүнийг монгол бичигт маань тэмдэглэх 3 зарчим байдаг. За нэгдүгээрт нь гişг, гийгүүлэгч, гişг гэсэн нийлэмжээр бичдэг. Үүнийг урттгал гэж нэрлэжинэ. За хоёрдугаарт нь гişг гэсэн нийлэмжээр бичнэ. За гуравт нь гişг буюу богиноор бичээд уртаар дууддаг ёс байна. За ингээд монгол бичигт тэмдэглэдэг гişгүүдээ уртаар дуудаж бичье. А, Э, И, О, О, У урт гişгийг хэрхэн бичиж тэмдэглэхийг бүгдээрээ харцгаая. За бүгдээрээ А гэсэн урт гişгтэй үгнүүдээ уншия. За хараарай. За хамтдаа уншия. Санаа, жаал, заа, хараацай. Гişгтэй үгнүүдээ уншия бүгдээрээ. Ээлж, тэжээл, шүтэн, инээд. Гişгтэй үгнүүдээ харъя. За уншия. Чиг, шир гэсэн үгс байна. Гişгтэй үгнүүдээ харъя. Тоо, бороо, хоршоо, тогтоол, хоол, тоон, бололцоо гэсэн үг байна. За гişгтэй үгнүүдээ хараарай хүүхдүүдээ. Шулуун, хуур, тууж, уут, зуун, нуур, уудам, хошуу, гашуун. Гişгтэй үгнүүдээ харъя. Хөөс, цөөн, нөөц, хөшөө, хөдөө, өртөө, цөөрөм, хөвөө гэсэн үгс байна. За гişгтэй үгнүүдээ хараарай хүүхдүүдээ. Үүл, нүүдэл, зүүн, үүд, шүүлэг, түлхүүр, гишүүн, үзүүр, түрүүч, ширүүн гэсэн үгс байна. За урт гişгийн маань 2 дахь хэлбэр арга буюу гişг гэсэн янзаар тэмдэглэдэг урт гişг байна. За үүнийг 2 хэлбэрээр бичнэ. Нэгдүгээрт нь 2 өөр гişгээр тэмдэглэн уртаар дуудаж уншина. Хоёрдугаарт нь ижил гişгээр давхарлан бичиж уншина. За үгнүүдээ уншия бүгдээрээ. За туулай, түүх, хууль, гуйл, хүүхэд, налуу, эндүү гэсэн үгс байна. За 2 дахь бүлэг үгсээ уншия. Агуу, уухай, бялзуухай, бороо, бороохой, хүү гэсэн үгс байна. За
урт ихшгийг тэмдэглэх 3 дахь зарчим буюу богино ихшгээр тэмдэглээд түүнийг уртаар дууддаг ёс байна. За үгсээ харъя. Уншиж эхлэе бүгдээрээ. Аав, ээж, агаар, үүр, гэрээ, биер, саарал, цагаан, цоохор гэсэн үгсээ. За бүгдээрээ дээрх 3 урт ихшгийг тэмдэглэдэг 3 хэлбэрээрээ одоо дараах үгсийг уншиж үнийгээ бичнэ. За 1-р хэлбэр буюу ихшиг гийгүүлэгч ихшиг гэсэн хэлбэрийн үгсүүд байна. За тэр донд урт ихшгүүдийг тэмдэглэсэн байгаа. За үгсээ уншия. Ухаан, дамжаа, үйл, эмжээр, заавар, хичээл, эдэм, долгион, чиг, хөшөө, хоол, тушаал, суудал, үнэ. За 2 дахь бүлэг үгсийг уншия. Энэ маань ихшиг гэсэн нийлэмжээр тэмдэглэдэг үгсээр. За уншия. Ноос, хуушуур, ууган, цоож, шийдвэр, түүх, эрүү, хуурай, дүү, дуу, туулай, индүү, шуудан, зуузай гэсэн үгс байна. За урт ихшиг тэмдэглэдэг 3 дахь хэлбэр буюу богино ихшгээр бичээд уртаар дууддаг ийм үгсүүд байна. Аав, ээж, агаар, харандаа, хий, гэрээ, нарийн, сүү, уурга, сургаал, цагаан, дааг, өнөө, одоо гэсэн үгс. За бүгдээрээ дээрх урт ихшгийг тэмдэглэх 3 зарчмаа үзчихлээ. Дээрх зарчмуудаар бичигдсэн эдгээр үгсийг үндэсний бичгээрээ бичээд холбоо өгүүлсэн уншиж бичнэ. За хамтдаа багштайгаа хамт уншия. Хинтийн нуруу, гэрийн тоон, морин, хуур, дээвэр, туурга, багшийн асуулт, багнуурын нүүрс, алимын шүүс, одон цөөн, гадаадын жуулчин, замын хүзүү, эрдмийн чулуу, эрх чөлөө, ширээний арчигуур буюу энэ маань орчин цагаар алчуур гэсэн үг. Манай үндэсний бичигт ингэж тэмдэглэж уншдаг юм. Хулсан ташуур, жанжины хөшөө, салхи шуурга, савангийн хөөс, дэлгүүр хоршоо, энгэрийн зүйлт. За ингээд бүгдээрээ үндэсний бичгийнхаа урт ихшгийг тэмдэглэх 3 ёсоо мэдсэн энэ үгсээ бичээд уншаад урт ихшгээ тогтоож аваарай. За бүгдээрээ гэртээ байгаад дархлаагаа дэмжээрэй. Баяртай хүүхдүүдээ.